Утсын шалгалтын кодын хэсэг. За энэ бодлохоор үг чийжлэх аппликейшн хэрэгжүүлэх гэсэн. За энэ аппликейшн л яг юунаас бүрдэх вэ гэхээр 3 скринтэй. За эхний скрин буюу main screen, дараагийнх нь edit screen. За тэгээд settings screen гэсэн үндсэн 3 хуудаснаас бүрдэнэ. За ерөнхийдөө аппликейшн эхлэхдээ бол ингэж харагдаж байгаа. Хэрэглэгч өөрөө үгээ оруулаад тухайг database руу хэрэглэгч өөрөө үгээ оруулаад database руу хадгалаад мэд явах учраас гэж харагдана. Энэ талаар би болохоор main screen хэсгийг бол нэлээдэн компонентууд байгаагаад за жишээ нь delete нэг устгах үед button диалог гарч ирэх юм уу эсвэл одоо энэ хэсэг буюу empty state үг байхгүй ч юм уу тэмэрхсэд нэлээдэн байсан учраас компонентууд байгаагаад тэгээд тухайн компонентуудаа main screen дээр дуудаад ажиллуулчихсан баа. За яг үг нэмэхтэй бол эхлээ монгол үгээ дараачаар нь англи үгээ нэмэх боломжтой байгаа. За эхний удаад үг нэмсэн дараа яг main screen л ингэж харагдана. Дахиад үг нэмээд за нэгээс олон үг нэмсний дараагаар бол хажуу тийш ингээ гүйлгээд үнэтэй гарах боломжтой байгаа. За дараагийнх нь болохоор main screen дотор бол delete button байгаа. Энэ болохоор яг button дарах үед наашаа диалог харуулж өгöd. Тэгээд тухайн диалог дарагдсан үед үгийг устгах боломжтой байгаа. Яг тухайн диалог харагдж байгаа composable functions буюу энд UI-г зурж байгаа хэсэг нэнд байгаа. За тэг устгах. Одоо бол нэг үлдсэн байгаа. Дараагийнх нь edit screen байгаа. Edit screen болохоор edit screen дээр юу их вэ гэхээр ихтэй бол top bar нь яг гарчгийг харуулж байгаа scaffold дотроо. Тэгээд үг цээжлэх биш ээ. За энийг өнгөд харсны дараагаар бол эхний удаад бол edit мод авах юм бол үг засах гэдгийг харуулж байгаа. Харин үг нэмэх байх юм бол top bar дээр үг нэмэх гэдгийг харуулж байгаа гэсэн үг. За тэг мөн адилхан ингээд удаан дараад edit хийж болно. За edit гэх зүйлж. Ирэхэд бол харагдаж байгаа. За тэг settings хэсэг дээр бол хэрэглэгч нэг үгээ харуулахдаа яг яаж харуулах вэ гэдгийг нь тодорхойлох байсан. Монгол хоёулыг нь харуулах юм уу, зөвхөнийг нь харуулах юм уу гэдгийг сая бол хоёулыг нь харуулж зөвхөн гадаад үгийг харуулах гэдэгт тарах юм бол зөвхөн монгол үг нь бол харагдах болчихж байгаа. Модлон дээр нь дараад ийг дарчих болно. За ерөөдөө screen хэсэг нь л ингээд болцсон. 3 скринтэй байсан. За тэгээд хөндлөн болон босоос хэлбэрт шилжүүл яг яах вэ гэсэн байсан. Хөндлөн дээр бол утсаа хөндлөн болгосон үед бол үг нь энэ л яг босоо хэлбэр буюу колон хэлбэрт байгаа. Утсаа хөндлөн болгох юм бол яг хоёр үгээ raw хэлбэрт харуулад дэлгэцийг хоёр талд харуулахаар тохируулж байгаа. Яг үүнтэй адилхан. Босоо хэлбэртэй бол колумн ашиглаад дээр доор нь харуулах байдлаар тохируулсан. Скрин дээр скрин хэсэгтүүлэг нааш харагдаж байгаа хэсгийг харуулчихж байгаа. Харин V модель буюу яг үүн дээр бол нэг цаад үйлдэл хийж байгаа цаад лог буюу репозитороо дамжуулаад database руу харьцаж байгаа хэсгийг нэг V модель дотор тодорхойлж байна.
Одоо шинэ settings яг setting энэ 3 мод байгаа. Энэ 3 модыг тодорхойлохдоо бол энэ нам класс ашиглаад яг default маягаар default-оор ингээд тодорхойлоод өгчнө. Хоёлаа англи монгол гэдэг юм ингэж тодорхойлж өгöd. За хэрвээ тэгээд user procedure болохоор яг аль нь дарагдаж байна гэдгийг аль нь дарагдаж байгаа гэдгийг хараад цаашаа data store руугаа шинжилээд main рүүгээ харуулах боломжтой байгаа. Display mode нь procedure тодорхойлогдсон. За тэгээ main view model бол яг this аль нэр хоёул төр байх юм бол хоёулыг нь харуулна, нэг нь false байх юм бол зөвхөн англиар харуулна гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар тодорхойлж байна. Тэгээ database тодорхойлж өгнө. Database-рыг өгүүлээ хадгахдаа бол моделийг тодорхойлж өгсөн байгаа. Яг ID-тэй тэгээ Монгол хатаа төгтэй. За тэгээд ID нь primary key байна. Яагаад гэвэл тэгээд ID нь primary key байна. Тэгээд auto generate гэдэг нь болохоор яаж байгаа гэхээр үг нэмлээ гэж бодоход database руу primary key нь автоматар primary key болгоод database руу хадгалчихж байгаа. За энэ бол энэ интерфейс бол database-тайгаа харьцаж байгаа функцүүд нь. За харин энэ болохоор view model-тай харьцаж байгаа функцүүд нь байгаа. Application яаж ажиллаж байгаа вэ? Screen-ээс байгаа UI layer. Screen-ээс үйлдэлийг гэж тод view model дотор гол лог нь яваад view model нь repository-оор дамжуулаад database-тайгаа харьцаж байгаа. За тэгээд navigation байгаа. Navigation яг юу их вэ гэхээр энэ screen-д яг гол холбогдох root гэх юм аа. Root-ийг тодорхойлж өгöd. За жишээ нь ингээд start destination буюу яг хамгийн эхэлж харагдах нүд нь бол main screen гэдэг тодорхойлогдсон байлгсан. Main screen-ээс цаашаа хаашаа яаж шилжих юм гэдгийг тодорхойлж өгöd. Setting screen рүү шилжин. За тэгээд edit screen шилжин. Edit screen рүү шилжихдээ үгийнхээ ID-г аваад ID-гаар нь үгээ бас setting edit screen дотор харах байдлаар шилжнэ. За энэ тэгээд энэ дэр back button байгаа. Back button бол яг яаж ажиллах вэ? Дараагийн хуудас руу орлоо гэж бодоход өмнөх хуудас руугаа яг өмнөх хуудас руугаа pop back тэгээд pop back гэдэг өмнөх хуудас руу шилжээ. Тэгээд Word applications буюу main activity Word application Word app. За Word app дээр бол ерөнхийдөө яг composable функцүүдэд ажиллуулж байгаа гэх юм уу? Яг UI SQL-тэй ажиллуулж байгаа. Word application дотор энэ дэр app container гэж юм байна. App container нь яг юу их вэ гэхээр гол энэхүү бол dependency injection байдлаар бичсэн болохоор тухайн database болон repository-га яг app container дотор дуудаж авчирч бүгдийг нь inject хийгээд ажиллуулна бүтээн үүсгэн гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар тодорхойлж өгöd. За тэгээд app container болохоор application layer рүүгээ оруулж ирээд application layer нь яг үндсэн гол ажиллагааг нэгээд main activity болохоор Word after нэг composable функцүүдэд ажиллуулсан болохоор main activity руу рендер хийгээд яг ингэж харуулж байгаа хэсгийг харуулнаа.